чихэна. За, энэ өдрийн мэндийг хүргэе. Чихэн ааж ном манайхаа. За, та бүхэн зохиолч үндэс суурийг мэдэх бах тийм ээ. За, энэ удаа зохиолч үндэс суур цоошин зохиолоо чихэнаас YouTube суугад өгсөн хонх аимшигын зохиол. За, уг зохиол маань Mbook-д бүтэн хувилбараар тавигдсан байлээ шүү манайхаа. 12500 гээд мөн зохиолын нийт үргэлжлэх хугацаа 3 цаг 30 минут. За, уг зохиол дээр юу гардаг вэ гэхээр хүн бүрийн хувьд сургуулаа төгсөж амьдрал дээр гарах нь аз жаргал баяр гүнэг хосолсон мэдрэмж байдаг. За, тэр тусмаа та бүхэн үдсэн байхалт 10 жилээ төгсөөд эсвэл ихтэй сургуулаа төгсөөд хонхны уяга тэмдэглэдэг шүү дээ. Гэвчин жилийн сургуулийн төгсөлтийг нэгэн нууцлаг багшийн хажиргалтай үйлдэл төгсөх ангийнхныг гарах гарцгүй болгодог байна. За, нууцлаг айдас төрүүлсэн үйл явдалд та бүхэн бэлэн бол Mbook-с бүтэн хувилбараар авцсансараа. За, ямар ч хэлсэн нэгдүгээр хэсгийг та бүхэндээ хүргэе. Зохиолыг бичсэн Б. Үндэс суур. Хонх. Хонхны дуу. Амьдралын ирээн бараан баяр гүнэг ээлжилсэн уртаас урт өдрүүд үргэлжилсээр байгаль дэлхий дахин нэгэн гайхамшигт улирлаа дэлгэн угтаж байлаа. 5 сар хэдийнэ гарч орчлон хорвоо шинэнгөөр амьсгалан сэргэж хаврын сүүл зуны ихэнх хосолсон энэ өдрүүдэд уулс ногоорон тал хөндий цэцэгсийн өнгөөр чимэглэгдэн ханга дэлхий бүхэлдээ амьдралын шинэ хэмнэлээр амьсгалж байх шиг. Хаашаач харсан нүд баясгам үзэмж дэлгэрч сэрүүхэн салхин хүртэл зөөлөн дулаахан мэдрэмж тэхэж. Монгол орны уудам нутагт хүнхэл тасардаггүй. Нэгэн аслагдсан сумын төвдч мөн адил энэ үлрэлийн хамгийн догтлон мөч айлчлан ирсэн байв. Аймгийн нэгэн суманд 12 дугаар ангийн сурагчид хизээж мартагдашгүй дурсамж бүтээх өдөртэйгөө золгожээ. Энэ сарын дундуур тохиосон нарлаг сайхан өдрийн тэнгэр сэлмэг хангаан ивэл шингэсэн намуухан салхи зөөлөн үлээж орчныг уламж уужуу тайван харагдуулна. Өнөөдөр бол энгийн нэг өдөр биш. Багш нар, эцэг эхчүүд, ойр дотны хүмүүсийн хамтаар олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлээ ардаа үдэж, эрдмийн өргөөнөөс жигүүр дэлгэн нисхийн өмнөх хамгийн үнцэнтэй мөчөө угтан буй өдөр байваа. Сургуулийн хонхны баяр ийхүү сүр жавхлантай эхэлж, сургуулийн хашаа инээдхөр, догтлол, баярын уур амьсгалаар дүүрчээ. Төгсөгчдийн нэг хэсэг болох байнгийнхан ч мөн баярын уур амьсгалд бүрэн автаж анги танхимдаа цугларсан байна. Октод нь өнгийн дэгжин даашин заргаан гарч үсээ гоёмсог янзалсан болоо. Хөвгүүд нь цэмцгэр хослол өмсөн эрийн цэнд хурч буй мэд өөртөө ихтгэлтэй харагдацгаана. Тэдний цээжин дээр унжсан цэцгэнсаа жижигхэн хонхны чимгэн төгсөлтийн бэлэгдэл болон намуухан ганх хажээ. Хүмүүрийн нүүрэнд баяр хөөр тодорч нүдэнд нь гэрэл гялалцсан ирээдүйн тухай мөрөөдөл үл мэдэх догдлол зэрэгцэн хөвөрч байна. Энэ мөч бол амьдралд цөөхөн тохиох онцгой мэдрэмжүүдийн нэг. Хүүхэд нас сурагч ахуйгаа ардаа үлдээн том амьдралын босгон дээр ирснээ тэд анзаарах авч яг энэ өдөр гуниг гэхээсээ илүү баяр баясал ноёрхоно. Хамтдаа инээж хөгжилдөн дурсамжаа зураг болгон мөнхлөх гэсэн хөсөл хүн бүрийн сэтгэлд оргилж байна. Анги танхимд инээдхөөр тасрахгүй үргэлжилж зарим нь ирээдүйн мөрөөдлөө ярилцсан, зарим нь багш нарынхаа хэлсэн үгийг дурсан хөгжилтөн. Хэнэг нь ширээн дээрээ тохиолдон намуухан нэмсэглэх болоо нөгөө найзуудтайгаа зураг даруулж энэ мөч хизээж төгсөхгүй мэт санагдах ажээ. Тэдний хувьд өнөөдөр зөвхөн төгсөлтийн баяр биш, харин хамт өнгөрүүлсэн олон жилийн инээд, нулимс, алдаа оноо, нөхөрлийн үн цэнийг сэтгэлдээ тээж үлдэх өдөр байв. Маргааш нас эхлэн хүн бүр өөр өөрийн зам өрөөхөөж алс холын хүсэл мөрөөдлийн зүг нисэн одноо. Гэвч энэ
Энэ инээдхөөр энэ хонхны баярын өдөрт тэдний зүрх сэтгэлд хамгийн тод дурсамж болон үүрт хадгалагдан үлдэх нь гарцаагүй юм. Яа. Ингээд олон жил сурсан сургуулаа төгсөж байна гоё юу? Манайхаа хэмээн Тэмүүлэн гих бусдаасаа арай том биетэй бүдүүн гимээр хоолойтой залууг цангантал хэлэхэд өөр нэгэн ширээнд сууж зүс царайныхаа будаг шунхыг засч янзалж суусан удвал гих ангийнхаа тэргүүний сурагч сургуулийн хөөрхөн охтын нэгэнд багтдаг уянгалаг гимээр тансаг дуута тэрээр сааралдсан хоолойны өнгөөр харин тийм ээ надад бол жаахан гонигтай байна. Энэ олон жил хамт байж ижилтэн тассан найзуудаасаа салах нь байна штт. Хизээ уулзгаа мэдэхгүй санахын зовлонт өдрүүдийг туулахаа мэдж байгаа биз дээ. Хинт чинч гуниг төрөхгүй байна гэж юу? Гэвэл яргуугийн хазар дээрээ тодоос дод мингтээ намхан байрын охин ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэн зурж тэмдэглэл хийж байх зур. За манайхаа өнөөдөр сайхан байхад ийм муухай зүйл ярьж сэтгэл санаагаа гундаагаад баярын өдрөө гониглаад яах юм тийм биз дээ. Зүгээр л сайхан баярлцгаая л та. Энэ өдрийг ганц л удаа мэдрэх учраас бидхий тийм зүйл хэлдэг үү? Бидэнд дахиж олдохгүй ховорхон тавилан шүү дээ. Тийм биз дээ манайхаа. Гэт залуусын инээдхөөр анги танхим дүүргэн цалгиж хөгжилтөө яриа тоглоом наргаан ээлжилсээр байва. Зарим нь дурсамж болгон зураг даруулж, зарим нь ширээ тойрон сууж, өнгөрсөн он жилүүдэд хөгжилтөн ярилцсан. Инээдний чимээ хаяаныг цөөрөдөж, баярын уур амьсгал бүхэлдээ анги дүүрэн амлин орших мэт санагданаа. Тэрхүү хөөр баярын дунд болд гих өндөр нуруутай хөвгүн ангийнхаа том цонхыг цэлийдэлнэн хоёр давхар сургуулийн барилгууд харуултан зогсно. Хаврын сүүлчийн намуухан салхи цонхоор сэвэлзэн орж ирж түүний үсийг үл ялэг хийсгэх ажээ. Доор цугласан олон хүний хэсэг ширтэн зогссон тэрээр нэг л мэдхэд хонхны баярын танил аялгауг амандаа аажуухан аялан эхлэв. Солгоотуу хоолой тойж сэтгэлээсээ дуулж буйн мэдрэгдэж намуухан аялгуун ангийн намгүн болонд зөөлөн уусан түгэх шиг. Одолгүй сургуулийн хүүхэд бүрийн төдийгүй эцэг их багш нарын ч сайн мэдэх хонхны баярын дуу алсаас тодхон их шиглэн сонсогдож эхэлвэ. Хөгжим чангарч аялгуун сургуулийн хашааг дамнан сумын өнцөг болон бүрт хүрэх мэт ууж удархна. Энэ бол жил бүр ихшгэлдэг атлаа сонсох бүрд хэн бүхний сэтгэлийг хөдлөгдөг онцгой дуу байна. Заримд нь хүүхэд насны дурсамжийг сэргэж, заримд нь өөр хүүхдээ өсгсөн он жилүүдийг санагдуулах шиг. Сургуулийн хашаанд цугласан хүмүүсийн дүр зураг улам тодрох харагдана. Нүүрэндээ халуун дулаан инээмсэглэл тодруулсан аав ээжүүд, баярын хувцаараа гангарсан эмээ өвөө нар, хайртай шавнараа бахархал даяа ширтэх багш нар бүгд л догтлол дүүрэн алхана. Гар дүүрэн өнгөнгийн баглаа цэцэг, бэлэгсэлт барьсан хүмүүс ийш тийшээ холхиж хэнэгнээ дуудан мэдчилж баярын уур амьсгалд уусан инээлтэн. Тэдний өмссөн ганган хувцас нарны гэрэлд өнгө нэмэн харагдаж энэ өдөр хичнээн онцгой болохыг илтгэх мэт. Хэнэгэн аав алсаас хүүхдээ хараад бахархалтай инээмсэглэх бол ээж нарын нүдэнд үл ялэг нулимс гялтгана. Өчигдөр хөнл жаахан өрн байсан хүүхдүүд өнөөдөр эрдмийн босоо галгаж амьдралын шин зам руу хөл тавих гэж буйн тэдэнд идэгмээргүй санагдах ажээ. Харин төгсөгчд инээд хөөрөө цацруулан энэ мөчийг аль болох удаан үргэлжлээсэй гэх шиг аз жаргалтай харагдацгаа. Заадахгүй эхлэхэндээ тэрээр ингэж хэлэх зураа цээжнийхээ гүнд үл мэдэг төрөх гонигтай мэдрэмжийг анзааралгүй өнгөрөв. Одоохгүй хүн бүр өөр өөрийн зам үрийг хөөж анги танхим энэ инээд хөөр бүрэн дурсамж болон үлдэн гих бодол хаан ихтэй сэтгэлийн мухардан хөнгөн санаа алдалт төрүүлсэн ч болд өөрөө ч үүнийгээ сайн мэдсэнгүй. Анги дүүрэн инээд шуугаан тасрахгүй үргэлжилж нэг хэсэг нь хөгжим даган дуулж нөгөө хэсэг нь зураг хөрөг даруулан хөгжилтөн байва. Гэвч хэдхэн хормын дараа бүх зүйл үл мэдэг өөрчлөгдөв. Коридорын алсаас гэнэтхэн хонхны чимээ жигтэйхэн тод сонсогдхон тэрэ. Ганц нэг удаа биш, удаан тасралтгүй. Хэнэгэн хонх зогсоор алхаж яваа мэт чигэд бөгөөд хачин жавар татам сонсогдно.
Эхэндээ хинэнч нэг их тоосонгүй. Магадгүй баярын арга хэмжээний нэг хэсэг биз гэж бодсон хэрэг. Гэвч удалгүй өнөөх чимээ ойртсоороо коридор даган зуурайтахад ангийн уур амьсгал үл мэдэг намжиж эхэлвэ. Хонхны иг шиг ердийн баярын хөгжилтэй хонх шиг биш байв. Нэг л содон бас гунигт. Баяр хөөргийг таслан зогсоох гэсэн мэт. Аз жаргалтай мөчүүдийг хүчээр төгсгөх гэсэн мэт хачин өнгөйс агуулах хажи. Тэр чимийг сонсох бүрд цээжний хүнд үл ойлгогдох хоосрол төрж саяхан л инээдэр дүүрч байсан орчин үл мэдэг бараантаж эхэлсэн мэт санагдана. Хоримтлуулсан баяр баясал догдол бүхнийг үл үзэгдэх гараатгаад бацчих шиг хүнд мэдрэмж анги даяар тархав. Хөөхтүүд жимээгүйхэн бие биерүүгээ харц солилцсон. Зарим нь нэмцэглээ хураач, зарим нь юу болоод байгааг ойлгохгүй тухай өрн гайхширчээ. Төдөлгүй хонхны чимээ яг ангийн үүдний ойролцоо ирээд гэнэт тасрав. Нэг агшин бүх зүйл намгүн болвоо. Тэр намгүн хэтэрхий хүнд санагдана. Яг тэр үед ангийн хаалганы дэргэд үл мэдэх сүүдэр хөдөлсөн мэт болж өмнө нь хэн ч огт харж байгаагүй 20 орчим насны залуухан эмэгтэй додогш орж ирэв. Өндөр өсгөд гутлынх нь шалан дээр тов хийн зохиох чимээ. Ангийн нам гүмд тодхон хадаж бүр коридороор цуурайтах мэт сонсогдно. Алхах бүрдэн үл ялэг жихүү мэдрэмж төрөх авч нэг л учир битүүлэх тайван байдал дагалдана. Тэр эмэгтэй итгэлтэй бөгөөд яаруу биш алхаагаар ангийн дундуур өнгөрөхөд хөөхтүүдийн харц өөрийн ирэхгүй түүн дээр тогтов. Тэр эмэгтэй нүүрэнд ихэд дотно дулаахан инээмсэглэл тодорч байна. Өөгүй тэгш царай нам уухан харц цэвэрхэн төрхөн хаанаас ч харсан үзэсгэлэнтэй нэгэн гэдгийг нь итгэн. Урд намирсан үс нь мөрийг нь даган зөөлөн бууж даруухан атлаа содон хувцсан түүнийг бусдаас онцгой харагдуулна. Тэрээр ангид суугаа хүүхдүүдийг нэг бүрчлэн ажиглах мэт нам уухан харцаар тойруулан харсна. Уруулынхаа өнцгийг үл ялэг өргөн нэг л дотн атлаа учир битүүлэг дулаан инээмсэглэл тодруулна. Тэр инээмсэглэл нь тайвшруулах шиг мөртлөө яагаад ч юм сэтгэлийн гүнд үл мэдэг төгшүүр төрүүлэх ажээ. Тэр цаг нь болсон тул та бүхнийг цуглаараа гэж захирал багш чинь хэлүүллээ гэж хэлэх дууны өнг хэнийг ч ховсодмоор сайхан уянгалаг сонсогдно. Сурагчид үгийг нь дуулууртай дагаад гарч байхад ангийн охин гэгэ явах зууртаа орж ирсэн эмэгтэй зүг галт гараад өнгөрвөл сэтгэл ийхэн угруу нэг зүйл хатгаад авах шиг санагдав. Хоосон үлдсэн анги нам гүмд живжээ. Хэдхэн минутын өмнө инээд хөөр хөвжөлтөө яриагаар дүүрэн байсан танхим одоо эзгүүрэн хоцорч нээлттэй орхисон цонхоор сэвэлзэх салхины чимээ үл мэдэг сонсогдно. Тоос өнөртсөн хуучин анги хачин жихүү мэдрэмж төрүүлэх аж. Өнөөх залуухан эмэгтэй ганцаараа ангид үлдсэн байваа. Тэрээр гартаа барьсан жижигхэн хонхоо намуухан хөдөлгөөнөөр ширээн дээр тавив. Хонхны төмөр бие модон ширээтэй үл ялэг шүргэлсэн жингэнэх төдий чимээ гаргах нь аниргүйн орчинд тун тодхон сонсогдно. Дараа нь тэрээр хажууд нь байсан урт цацаг унжуулсан өөр нэгэн хонхыг болгоомжтой авч ямар нэгэн зүйлд бэлтгэж буй мэт хэсэг чимээг үзэгсэн. Түүний царайд урдын адил зөөлөн нэмцэглэл тодорсон ч нүднийх нь гүнд үл тайлагдах нэгэн нууцлаг өнгө нуугдах ажээ. Хэсэг хугацааны дараа эмэгтэй эргэж харалгүйгээр ангиас алхан гарч хаалгыг араасаа хүчтэйхэн тас хийтэл хав. Тэр чимээ эзгүй ангид зуурайтан хадснаа. Одолгүй нам гүмд уусан алга болов. Гэвч яг тэр агшинда ангийн хананд олон жил хадаатай байсан хуучин самбар үл мэдэх савлаж эхэлвэ. Хадааснасаа хөндөрн ганхаж нэг мэтгэд хятнах чимээ гарган сугарч доош харуултан тасхийн унлаа. Тасхих тэр чимээ эзгүй ангид цочмор тод сонсогдож тоос болсон агаар дунд хөврөн. Яг л хэнэгэн зориуд түлхэж унагсан мэт. Гэвч ангид хинч байсангүй. Гадаа харин баярын арга хэмжээ эд өрнөж байв.
Сургуулийн хашаанд хөгжим эгшиглэж багш нар ээлжлэн тайзан дээр гарч төгсөгчдөө баярын үг хэлнэ. Тэдэн ангийнхан хэдэн жилийн турш хэрхэн өсөж, суралцаж, алдаа оноо, баяр гунигийг хамт туусныг дурсан хүүрнэж, цаашдын амьдралд нь сайн сайхныг үсэн өрөөж байв. Зарим багшийн хоолой үл хэлэг зангирч, төгсөгчд нь чинэмсэглэх хатлаа нүдэндээ гунигийн өнгө агуулсан харагдана. Арга хэмжээ улам өрнөж, олны өмнөр нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр сурагч баярын хонхыг нижгнүүлэн алхаж өнгөрөхөд хүмүүс алга ташин баяр хүргэцгээв. Хонхны их шиг хангайн салхитай нийлэн сургуулийн талбай даяар цуурайтай хажи. Тэр олон хүний дунд Б ангийн хөлгөн гих хөрслөг борховгүй нэг гартаа ундаа нөгөө гартаа боорцог барьчихсан зогсно. Тэрээр арга хэмжээг сонирхон харахын зэрэгцээ амандаа боорцог чихэн юуг нь эхэлж идэхээч мэдэхгүй баг зэрэг хөгжилтэй төрхтэй байв. Нэг балга ундаа уучхаад эргэн тойрноо харж зогсдол нүднийх нь болонд нэгэн эмэгтэй үл мэдэх тусав. Өмнө нь огт харж байгаагүй царай. Хэзээ хаанаас гараад ирснийг нь ч анзаараагүй атал яг хажууханд нь бараг дэргэж шахам чимээгүйхэн зогсох ажи. Хөлгөн үл мэдэг хөмсгөө зангидан түүний зүг нүднийхээ болонгаар ажиглав. Өзөсгөлөндөө атлаа хэтэрхий танихгүй. Танил хүн шиг атлаа огт санаанд буухгүй. Гэвч арга хэмжээний чимээ хүмүүсийн хөдөлгөөнд анхаарал нь сарнин төдийлөн тооссонгүй. Хэдхэн хормын дараа юу ч болоогүй мэт эргэд гартал эмэгтэй алга. Хажууд нь байсан хүн тэр чихтэй үгүй болсон мэт. Хөлгөн хэсэг алмааран эргэн тойрно ажиглав. Тэгтэл яг нөгөө талд нь бараг мөр шүргэх зайд өнөөх эмэгтэй аль хэдийн зогсчихсан байхыг хараад гартаа барьж байсан ундаа боорцгоо алдах шахав. Биц гэж амнаасаа өөрийн ирэхгүй дуу алдах шахан ухас хийдэл зүрх нь хүчтэй зохилж эхэллээ. Хэдхэн секундын өмнө өөр талд байсан хүн яаж ингэж чимээгүйхэн энд ирчихв? Зүрхний хэмнэл нь огцом түргсэж чихэндээ өөрийнхөө судасны цохилтыг хүртэл сонсох шиг болов. Хоолой нь үл мэдэг хатаж биеэр нь тайлбарлахад бэрх чихүүцэлгүй хажээ. Гэвч өнөөх эмэгтэй айлгах гэсэн шинж огт үгүй. Тэрээр хөлгөний зүг нам уухан харцаар ширтэн зогссноо уруулынхаа өнцгийг үл ялэг өргөн яг л эртнээс таньдаг хүнтэйгээ таарсан мэт дулаахан зөөлөн мишэл тодруулав. Сайхан баярлаарай. Бид тун удахгүй уулзцгаах болно. Гэд хэлэхдээ цаагаараа ямар нэгэн хөнгөн гуниг төрүүлэхийг мэдрэв. Мишэхийг нь мэдэрч харсан залуугийн нуруугаар тэрхэн мөчөд яагаад ч юм хүйд даахыг ойлгов. Гэвч гадаа хүн даарах биш. Харин халууцаж хувцаа нэмгэлж явахыг хүсмээр байна. Энэ ч төрийн эмэгтэй чинь одоо хин болоо. Хүн айлгаа хийчих юм. Харж байгаагүй хүн шиг. Гэсээр нөгөө муухай бодлосоо хормхон ангижирч өөр юу ч саналгүй найзуудтайгаа нийлвэ. Бүтэн өдөржин инээдхөөр зург хөрг баяр гуниг хосолсон дурсам жуудаар дүүрэн өнгөрөв. Төгсөгчд нэг нэгэнтэйгээ тэврэлтэн зураг даруулж анхны багш нарынхаа үгийг сонсон. Хүүхэд насны гинэн дурсамжуудаа дурсан нус нулимсандаа хутгалтах нь ч цөөнгүй. Хэн нэг нь баяр хүргэн бэлэг гардуулж нөгөө цэцгийн баглаа тэвэрсээ сургуулийн хашаа өдөржин хөл хөдөлгөөнөр дүүрэн байваа. Хөгжим тасралтгүй игшиглэж инээдхөөр цөөрайтсан тэр өдрийг хэнч дуусгахыг хүсэхгүй мэт. Сургуулийн хашаанд хүмүүсийн хөдөлгөөн улам нэмэгдэж эцэг эхчүүд, ах дүүс, багш, сурагчид бүгд л баярын мөчийг хамтдаа мөнхлөх гэж зураг хөрөг даруулсаар л. Гэвч олон цаг үргэлжилсэн арга хэмжээ төгсгөл рүүгээ ойртох тусам хүмүүсийн цуваа айжмар шингэрч эхэлвэ. Огторгүй уудамд мандсан нар алсын уулсын цаагуур налан жаргах үед сургуулийн орчин тэр чихтэй нам гүмд уусан оржээ. Өдөржин хөл хөдөлгөөнд дарагдсан хашаа одоо эзгүүрч хаанигтэй хийсэх тууз орхигдсан усны сав салхинд намирах чимэглэл үүдэл саяхны баярыг сануулгах аж. Гэсэн ч төгсөгчдийн баяр ийхүү дуусахгүй мэдэж. Оройн зарим нь баяраа үргэлжлүүлэн тэмдэглэхээр гадуур зугаалж хөгжилтөн уулзахаар төлөвлөжээ.
Түүнээс гадна хэдхэн хоногийн дараа нийт төгсөгчд хамтдаа төлөвлөсөн амралт аялалдаа явах гэж байсан тул хүн бүрийн сэтгэл догтлол хүлээлтээр дүүрэн байв. Ийм үед нойр амархан хүрэхгүй нь ойлгомжтой. Сургуулийн дээд хорооллын наад захад хуучирч муудсан нэгэн хашаа салхинд гандах мэт налан харагдана. Хашааны нэг хэсэг нурж унах шахан болж банз нь энд тэндээ хазаачи. Дотор нь байх том гэрийн ойролцоо үүрэндээ эвхрэн хэвдэх нохой нам уухан унтаж хаяа нэг чихээ хөдлөхөөс өөр хөдөлгөөнгүй үзэгдэнэ. Гэрийн урдхан талд байрлах хуучин байшингийн бараан дүрс сөөмөлцөх бөгөөд гэрийн тооноор тусах тод шаргал гэрэл холоос ч нүдэнд тусна. Энэ бол Баян хаан гайх. Гэрийн эзэн одоогоор харагдахгүй ч ээж нь хүүхдүүдийнхээ хамт оройн хоол идэн суугаа нэлхээ. Галын дэрэгдээс хоолны үнэр сэнгэнэж гэрийн дотор дулаахан уур амьсгал ноёлно. Тэдний дунд өнөөдөр хонхны баяраа тэмдэглэсэн удвал дүү нартайгаа зэрэгцэн суучихсан аягандах хоолоо идэж байв. Энэ айл бусад айлын адил гар утас зурагтаас бараг салдаггүй. Хоолны үе ээрч хүмүүр өөр өөрийн дэлгэц рүү ширтгэн энгийн үзэгдэл. Заримдаа гэр дотор утасны тавшилд бичлэгийн сулхан дуунаас өөр чимээ гарах нь ховор. Удвалч мөн адил утсаа оролцоор сууна. Ангийнхан үеийнхэн нэг групп үүсгэчихсэн бөгөөд хонхны баярын зураг бичлэг хөвгөлтэй мөчүүдээ ээлж дараалан нийтэлж байв. Хэнийг нь тайзан дээр бүдэрсэн бичлэг, хэнийгний нээдтэй төрх, багшийн хөвгөлтэй үг гээд постууд тасрахгүй хөврөн. Удвал нэг бичлэг үзээд инээмсэглэж дараагийн зураг руу орно. Өдрийн турш болсон хөвгтэй адал явдлууд дуусах шинжгүй үргэлжилсээр нүүрэнд нь нар шиг тод мишэл тодорно. Тэрээр дэлгэц рүүгээ хамаг анхаарлаа хандуулсан тул эргэн тойрондох зүйлсийг бараг анзаарахгүй байв. Гэтэл яг чихнийх нь хажууханд хэнийгэн яг дэрэгдэн хүч дээхэн хонх цогсон мэт чанга жингэнэх чимээ сонсогдов. Удвал айсандаа бүх биеэрээ зочин ухас хийх шиг шахлаа. Гартаа барьж байсан аяган савч халуун хоол ширээн дээр асгарч хэсэг нь өвөр дээр цалгив. Тэр өөрийн ирэхгүй хоёр гараараа чихээ дарж амьсгаан хүртэл тасалдах шахан зочирдов. Нүдэн томрон царайн цайж айдас тэрхэн агшинд илхэн тодорчи. Яг л хэн нэгэн дэрэгдэн байсан мэт. Гэвч түүний хажууд хинч байсангүй. Удвалаа гэж ээж нь зочин дуалдан өндөв. Өмнөхөн инээмсэглэн суусан охиноо гинэт ингэж хувгаа цааж чихээ дараа жижиг хийлэн суухыг харсан сандрал нь шууд нүүрэнд нь илэрв. Дүү нар нь хүртэл халбгаа хөдлөхөө болоод гайхан ширтнэ. Ээж нь буш уухан дөхөж ирээд асгарсан хоол охиныхоо царайг ээлжлэн харав. Яасан бэ миний охин? Зүгээр түлэгдээгүй биз? Гэвэл бүсгүй. Саяныг анхаарлаа төвлөрүүлэн хүрлийн байсан царай зүв зүвсэндээ орж айж мэгдсэн өнгө аясaan уу? Зүгээр. Сая хийм сонсоод зочсондоо л алдчих шиг боллоо. Гэт хэсэг эргэлзэнгүй тунгаан болж байснаа. Цэвэрлэн болсон шинээр хоол аягалж авлаа. Охин тэрхэн мөчөд гайхан эргэн тойрноо ажиглаж чихэндээ гараа хүргэн үл ялэг ухаж үзв. Хормын өмнө түүний сэтгэлийг дүүргэж байсан баяр хөөр, догдол, аз жаргал гихч зүйлс гэнэт хаашаа ч малга болчихсон мэт санагдав. Яг л дотор нь байсан хамгийн гэрэлтэй мэдрэмжүүдийг үл үзэгдэх хүч суулж аваад явчихсан мэт. Цээжнийх нь гүнд нь үл мэдэх хоосрол үүсэж шалтгаангүй хүнд мэдрэмж дотроос нь айжмар тархах ачи. Учрыг нь өөрөө ч сайн ойлгоогүй ч ямар нэгэн зүйл хэвийн бус байгааг мэдэрч байна. Гэсэн ч оройн ажил үргэлжилсээр хоол идэж дуусмагц аяг тавгаа угааж гэрийн ажлаа амжуулах зур хэдхэн мөчийн өмнө болсон тэр хажирхалтай явдал санаанаас нь айжмар бүдгэрч эхлэв. Хүний сэтгэл хичнээн хурдан өөр зүйл сарндгийг бодвол магадгүй ядаргаанаас болсон байх гэж өөрийгөө тайвшруулсан байж мэднэ. Бодолгүй завтай болсон тул удвал орон дээрээ орж тухлав. Гэрийнхээ бүдэгхэн гэрэлд утасныхаа дэлгэцийг тултал гэрэлтүүлэн асааж нүд айналгүй ухаж эхэллээ. Өдрийн турш даруулсан зураг бичлэгүүд нэг нэгээрээ нийтлэгдэн ангийнхны групп дотор тасралтгүй хөвөрч байв.
Хандалт ихтэй зургнуудын доор хөгжилтөө сэтгэгдлүүд араасаа нэмэгдэж баярын мөчүүдийг дахин амьлуулах мэт санагдана. Тайзан дээр болсон хөхтэй алдаа, багш нарын хэлсэн үг, ангийнхны инээдтэй төрхүүдийг үзэх бүрт удвалын нүүрэнд үл мэдэг инээмсэглэл тодорсоор л. Цаг нилээд орой болсон ч тэр уцаа тавих хүсэлгүй байв. Гэвч бүтэн өдрийн хөл хөдөлгөөн сэтгэлийн савлгаанд нилээн ядарсан бололтой. Нүд нь өөрийн ирэхгүй хүндэрэн ирэв. Эцэст нь уцаа унтрааж гэрээ харан хэсэг сэрүүн хэвтэл. Гадаа нохой холоос гуцах чимээ хаяа нэг бүдэгхэн сонсогдож гэрийн дотор бүгд намжин болжээ. Удалгүй нүдэн анив. Тэгэд жинхэнэ зүйл эхэлсэн юм. Хоол идэж байхдаа сонссон тэр хачирхалтай хонхны чимээ энэ удаа өмнөхөөс хавьгүй ойроос хавьгүй хүчтэй сонсогдов. Хонх яг чихнийх нь хажууд хэн нэгэн зориуд зохиж байгаа мэт. Нэг удаа дахиад төмөрлөг гүйдэн чимээ харанхуйг зүссэн зуурайтаж тархийг нь дөргиох шиг болов. Удвал зочсондоо нүдэ тас хитэлнэ. Аимсхан хэсэг тасалдах шахаж нойрноосоо бүрэн сэрэх гэж ядан эргэн тойрноо ажиглав. Гэвч гэр нь биш байв. Танил орны ор, гэрийн бүдэгхэн орчин, тооноор тусах гэрэл алинч байсангүй. Харин эзгүй, нам гүмэнг. Хурааж өрсөн олон сандал ширээний хажууд шалан дээр шахуу ив хавгүй хэвдэж байгаагаа тэрээр сая л ойлгов. Гэртээ өмссөн нэмгэн хувцсан дээрээ яаран угалсан мэт гүүртгээ өмсчихсэн байх нь бүрч ойлгомжгүй. Хүйтэн агаар хацар шүргэж ангийн бүдэг харанхуйн дунд бүх зүйл нэг л бодит бус мэт санагдана. Толгой нь хэсэг мансурч юу болоод байгааг ойлгох гэсэн бодлууд замбраагүй эргэлдэнэ. Энэ зүуд үү? Бодит үү? Эсвэл одоо хүртэл унтаж байгаа хэрэггүй? Өөрийгөө тайвшруулах гэж оролдсон ч зүрх нь улам хүчтэй цохилсоор тэр өөрийн гараа хүчтэй чимхэж үзв. Өвдөлт мэдрэгдэв. Дараа нь хажуугийн модон ширээ рүү гараараа хурч тогшин үзэхэд хатуу модны дүлий чимээ аниргүй орчинд тодхон зураатал. Бодит. Яа харахгүй бодит. Гэвч дөнгөж саяхан л гэртээ унтахаар хэвдэж байсан хүн яаж энд ирчих вэ? Яагаад юу ч санахгүй байгаа юм бол? Тэрээр санаан самуурсан чихтэй хэсэг хөдөлж чадалгүйсэн. Айдас хүйдэс айжмар цээжин дотор нь дарахж ангийн намгүм улам хүнд санагдана. Цагийн зүүнний чимээч үгүй, салхич үгүй. Хаяа нэг хаан ихтэй мод хийхтнах шиг болохоос өөр анир байсангүй. Яг тэр үед түүний хойноос нэрийг нь хэн нэгэн үл мэдэг дуудах шиг болов. Удвала хэмээн дуудсан нь ангийн охин нараа байлаа. Найз нь байдгаараа ажигсан хамагвын жижиг хийлсэн байдалтай. Энд чи юу? Тийм ээ. Мөн байна. Юу болоод байгаа юм бэ? Би ч гэсэн мэдэхгүй. Унтахаар хэвдэж байсан чи нүдэ анаад нийтэл энэ магадгүй зүуд байх тийм ээ. Хоёр биенийхээ зүудэнд байна гэж байх уу? Гэд удаагүй бусад залуус хаалга хүчтэй савсаар орж ирэхийг харав. Тэд ч гэсэн учрыг нь олохгүй байгаа бололтой. Их л гайхсан балмагцсан зүс царайнуудыг харна. Бид яаж энд хүрээд ирвэ? Гэд шуугж байхад ангийн хаалга салхинд онгойх шиг болж дахин хүчтэй савагдан онгойл. Мөнөөхөл өндөр гойлог өсгийт дээр зөөлөн гიშгэх эмэгтэй уянгалга сангилсан хоолоо ойрцоор орж ирвэ. Гартаа журнал барьчихсан баг шин ширээний ард сууж нөгөө хэдийхээ царайг харж хөнгөн мишээж авснаа. За, миний хүүхдүүд санал ширээг ойртуулаад суцгаа. Багш нь удахгүй эртсээ бүртгэх болохоор бүрэн үгийг чинь шалгана. Гэхийг сонсов. Хагас дутуу сүмгэрдүү гэрэлтэй ангид байх сурагчид өнөөх эмэгтэйг хараад таньсан билээ. Өдөр сургуулийн коридороор хоох дуугаргаад орж ирдэг үл таних эмэгтэй байж таарав. Цугласан сурагчид гайхахын сацуу балмагдаж байхад сэхээ авсан тэмүүлэн. Өөрөө ингэдэг юм билээ. Энд яг юу болоод байгаа юм? Ойлгомжтой тайлбарлаад өгч чадах уу?
Төвчээртэй бай. Би бүгдийг тайлбарлах учир жаахан чимээгүй болж харил. Эрцээ бүртгэж авчхаад зугаатай тоглоом эхлүүлэх тул миний үгэнд дуулууртай байж орох юм бол хэнд ч юу ч болохгүй гэхийг сонсоод удвал. Өөрөө бид бүгдийг яаж энд авчирсан юм? Юу гэсэн үг вэ? Намайг дуудсан чинь та нар өөрсдөө л хурч ирсэн биз дээ. Гэхэд нөгөөхэд яаж ч бодсон юу ч санахгүй байв. Тэгтэл багш хүүхэн. Одоо би та нарт өөрийнхөө хідэн дүрмийг танилцуулах болно гэж хэлээд их нухацтай хараад хоёр гараа урд авч цэгцтэй зогсноо. Миний дүрм. Миний шаардлага учраас хинч хаашаач зогтох гэсэн бай. Эсвэл өөр бусад аргуудыг намайг дөнгөх гэж оролдвол хатуу шийтгэлтэй. Хамааралгүй зүйлд хошуу бүүдэр гэдэл хөлгөн. Би өөрийг чинь өдөр харсан. Миний дэргэд зогсож байгаад явахдаа удахгүй уулзъя гэж хэлснийг чинь санаж байна. Оюун ухаан сайтай хүүхэд байх нь. Гэвэл алтнаа. Энд чинь үнэхээр том тэнэглэл. Биднийг эндээс хурдан гаргаад л гэрлүүгээ боцмаар байна. Чи биднийг энд цуглуулж юу хийх гэсэн юм? Хөөсвөл яв. Нээлттэй. Гэхэд охин хаалга руу зүгэллээ. Эмэгтэй хоолойгоо засаад. Нэрэ би чамд өөрийнхөө дүрмийг хэлэхээ мартаж. Чи энийг хийхгүй бол эндээс яасан ч гарч чадахгүй. Гэхийг сонсон хөдөлгөөнөө хороод эргэж харав. Тэр чинь юу билээ? Хонхыг зохих ёстой. Гэхэд ширээн дээр байсан хонхыг харан хурдтай алхаж ирээд шүүрэн аван хэд зохиод өмнө нь хүчтэй тавиад муухай харснаа. Одоо болсон биз дээ. Кесэр ангиас гараад явахдаа хаалгаа хүчтэй савсан тул хаалганы шил суурчихлаа. Багш хүүхэн үргэлжлүүлэхдээ уулын зөв хонхыг олж дуургаж чадвалаа. Та нар эндээс амьд гарч гэртээ харах юмсан. Танаа найз чинь тэгж байгаад дэврүүн зантай хүний үгийг гүйцэд сонсчихгүй. Гэхдээ би түүнд тохирох шийдгэлийг бодоод олчихсан гэлээ. Тэгж байтал саяхан гараад явсан найзынх нь хашгирах дуу сонсогдоод намгүн боллоо. Бусд нь араас нь гарахаар хаалга руу зүглэх мөчөд тэдний өмнө найз нь ямар ч нүдгүйгээр хоосон ухархайтай зогсож байхыг үзв. Үүнийг харсан найзууд галзуурах шахан гайхаж зайгаа барин ухарцгааж үе мэлтгэн сацуу хөл толгой нь мэдэгдэхгүй юм болж байваа. Би юу ч харахгүй байна. Энд хүн байна уу? Надад туслаарай гэсээр гараа сарваагаад унаад өгөхөд багш ширэг зохвол бүгд намгүн боллоо. Тэд одоо л багшийн зүг анхаарлаа хандуулж үгийг нь сонсохтойгоо болсон байгааг харна. Миний дүрм. Миний шаардлага одоо бүгд ширээ сандлаа засаад суудлаа эзэл. Үгүй бол найзынхаа араас явна гэж мэдэрээ гэж хэлэхдээ айдас төрүүлэм хоолойны өнгө гаргав. Бүгд шууд л ширээ сандлаа хамхум игнүүлээд айж сандарч түгшсэн байдалтай сууцгаана. Өгсөн найзынхаа царай руу харахгүй хичээн буйд огтуд чимээгүй нулимсаа урсгаж байхад багш алтнаагийн цогцсны дэргэд очиод тонгойн ганц гараараа цамцнаас натхад анги дундуурч ирсээр цулсан зам татуулсаар хойд талын ангийн өрөөний хаалганы дэргэд чулуудаж ирэхлээ. Одоо л миний тоглоом эхлэх болно. Та нар нэг зүйлийг хийх ёстой гэсэн. Энэ сургуулийн хаа нэгтээ хонх байгаа. Түүнийг олж 3 удаа дуургаж чадвал та нар ялах болно. Та нар анзаарсан үгийг чинь мэдэхгүй. Бүх цаг зогссон. Зөв хонхыг олсноор цаг хэвийн үргэлжилж та нар гэртээ харих болно. Гэхэд яргүй. Хоолойгоо чичирхийлэн арай хийж дуурган юм асуухаар өгүүлбэр хэлнэ. Наан юу болох вэ? Юу ч болж болно. Найз шигээл болохыг үгүйсгэхгүй. Хэмээн хэлээд хүйднэр энийхийг харан тэнд байгаа бүгдийн нуруугаар үе төмөн хорхой гүйх шиг мэдрэмж аваад жирэх юм. Хэчнээн удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч их л урт аимшигчин байх бодолтой. Гадаа шүн дунд түнэр харанхуй нөмөрсөн сургуулийн коридор ангиудын гэрэл асаастай харагдана. Бүгд байраа эзлээд
суусан охтуудын ансаг чихтэй хөвгүүд нь байдгаараа чичирчгсэн шээс алдах нүг гэлтэй бөнжгөнө. Хөлгөн суулын араас түүний зүг боож унгаад алхахыг хүсч буй үзэн ядсан аимшигтай харцаар ширтэж муухай гарч байгаатай тулгарлаа. Чамд надаас асуух асуулт эсвэл хүсэлт бий бололтой. Би чамайг яах ч үгүй битгий. Өөрөөс ч найсан хүн алга. Чи ингэд хий юм бэ? Бидний энд бөөгнүүлчихэд найзыг маань амьсгалах эрхгүй болгочход наадад байгаа юм. Чи яг юу хүсэж байгаагаа хэл гэж шазуур зүүн шүдээрээс ийгүүлэн асуухад багш өөрийнх нь зүг босон алхасаар ширээнийх нь урд зогсон доошоо баг зэрэг нумраад. Чи их сонирхолтой залуу байх нь. Миний өөрийн үнэн. Зугаацахын тулд би та нарыг энд авчирсан. Хинч юу ч байж болно. Чи намайг ямар байлгахыг хүснэ? Тэр төрхөнд чинь амьдрна. Дахиж үгээд автах хүсэл алга. 20 минут дотор би та нарыг эргэх болно. Зугаатай байх та. Маш урт цаг хугацаа бидний хүлээж. Тэр хонхыг чинь олоод чамайг заавал үгүй хийнэ гэдгээ амлчих юм хэмээн ууртаа ширүүн өнгөөр хэлэхэд түүнээс бусд нь багшаас имэж харагдана. За тавшраа. Чи надад таалагдж байна. Наад үг үйллийг чинь биелэх мөчөд уулзацгаая. Намайг ялан дийлэхийн тулд амьд үлдэх ёстой тийм эзтэй залуусаа. Гэсэр тэднийг орхин гарлаа. Ангид бүгдээрээ маш ихээр айчсан, яахаа мэдхэ байсан байдалтай чиг урагшаа харсан чигээр суухта зүрхнийхээ зохилж байгаа үгийг ч мэдхэ байцгаасан байна. Тэдэн цаашид юу тохиолдохыг мэдхийг хүсч байвал хонх зохиол Эмбүкэд бүтэн хувилбараар орсон байгаа шүү манайхаа. Мөн чихээ нас авахта хамт байгаарай.